Хичээлийн дараа цовруул авлагт тавтай морил намаг төшгөө гэдэг хүмүүнлэгийн ухааны сургуулийн сэтгүүл зүйн тэнхимд одоо 2 дугаар курс оюутан. Гэхдээ ер нь хөгжин оюутанд орж байгаа. Яагаад гэвэл ажил хийхийн хажуугаар одоо нөхөж бакалаврынхаа зэрэг сууж байгаа юм уу. Би өөрөө болохоор Unread Media компани ерөнхий редактораар ажилладаг. Хэвлэл мэдээллийн салбарт одоо ер нь 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд бакалавра ерөөсөө яг сэтгүүл зүгээрээ сураагүй байсан болохоор хүмүүнлэгийн ухааны сургуульд илүү дижитал сэтгүүл зүйн суурьтай хөтөлбөртэй болохоор хүмүүнлэгийн ухааны сургуулиудаа сонгоод одоо 2 дахь курстээ сурж байгаа. Тэгээд энэ влогоор ер нь бол бас чөлөө цагаа нөгөө хичээлийн дараа юу гэдэг вэ харуулаарай гэсэн. Тэгээд ажил хийдэг хүний хувьд хичээлийн дараа угаасаа ажиллаад хийдэг болохоор надад тийм харуулах сонирхолтой юмнууд айгу цөөхөн. Гэхдээ яг өнөөдөр нэг сонирхолтой үйл явдал болж байгаа. Манай хүмүүнлэгийн ухааны сургуулийн 45 жилийн явж байгаа. Тэгээд 45 жилийн явд бол ингээд бас түүхэн тэгшээ учраас хүндэтгэлийн тоглолт хийж байгаа. Тэгээд хүндэтгэлийн тоглолтын дээр миний би эрэгтэй хөтлөгчийн одоо үүргийг авсан. Тэгэхээр өнөөдөр бол хүндэтгэлийн тоглолтын дээр очиод хөтлөгчөө хийн. Тэгээ оройн сонин дээр ажиллана. Тэгээд ерөнхий редакторын хуваар сонин дээр бол дугаар хэрэгтэгч буюу 16 нүртэй сонины ямар агуулгатай, ямар ярьцлагатай хаана юу байх юм. Тэгээд тэрний яаж өргөдөх ингээд детальны ажлууд нь хийдэг болохоор тэрэн дээрээ бас анхаарна. Тэгээд та тийг бас сонины редакцтайгаа танилцуулъя гэж бодож байна. Монголд ер нь тэгээр төгссөн, тавар төгссөн баяруудыг айгүй гоё тэмдэглэдэг шүү дээ. Тэгээд 45 жилийн яг хүндэтгэлийн концерт дээр нь бас хөтлөгч хийгээд тэгээд сургуулийнхаа түүхэнд бас нэг жижигхэн ч гэсэн ингээд хувь нэмэр оруулж байгаа. Тэгээд ер нь айгүй баяртай байгаа. Би очиж байгаа та сонирхолтой. Хүндэтгэлийн концертын яг эхэлж байгаа 16 мөр төгслийн 16 мөр тэмдэг яг өөрөө ер нь редактор хийдэг болохоор бичсэн болохоор тэрийг ингээд хэлэхэд айгүй амар байгаа. Тэгээд тэрийг очиж байгаа бас та хэд уншиж үзүүлье. За сонирхолтой нэрээ манай Unread Today сонины шинэ дугаар нь даваа гараг болгоны өглөө манай хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2 дугаар байрны ресепшн дээр жижигхэн стандтай болцсон очиж байгаа. Тэгэхээр хүмүүнлэг сурж байгаа оюутнууд маань хэрвээ сонин уншиж гадаад юу болж байгаа гэж хэрэгтэй гоё юмуд харах юм бол манай сонин 2 дугаар байрнаас үн төлбөрөө аваад уншаарай. Одоо хэдүүлээ корпорат руу явж байгаа. Тэгээ корпорат дээр очиод тайзны ард уулзцаая. 1 2 За ингээд хичээлээ дуусгаад одоо хүмүүнлэгийн ухааны сургуулийн 45 жилийн хүндэтгэлийн тоглолтын дээр хүрэлцэн ирсэн байна. Нийтдээ тоглолт маань 2 одоо удаа тавигдж байгаа. Эхнийх нь болохоор оюутнуудаа, за хоёр дахь нь болохоор багш ажилтнад зориулсан хувилбар байгаа. Тэгээ яг одоо багш ажилчдын буюу 2 дахь тоглолт эхлэх чинь сая тоглолтоо хөтлөөд ирсэн болохоор хоолой жоохон сөөцсөн. Тэгээ ямар ч тач одоо хоолойгоос хадгалж аваад дараагийн тоглолтоо хөтлөхөд бас зориулах хэрэгтэй байгаа. Тэгээ ямар ч тач та бүхнийг одоо энэ тоглолтны цаана арын тайзан дээр юу болдог вэ гэдгийг бас сонирхолтой гэж бодлоо. Зөндөө олон үе үеийн ажилчид багш нар маань бас суудлаа ажилласан байна. За одоо бол бүгд нэг эхний тоглолт дууссан болохоор завсралтгаа цанд орсон байна. За миний хувьд эрэгтэй хөтлөгчийн хувьд энэ жигүүртэн зогсож байгаад манай эмэгтэй хөтлөгч маань тэр жигүүртээ зогсоод ингээд гарч ирээд ярих юмудаа яриа, дээрээс тайсны араас хөтөлтөө хийгээд тэгээ энэ одоо тоглолтыг манай эмэгтэй хөтлөгч маань за хөтлөгч хийж байгаа сэтгэлээ бол хөтлөгч хийж байгаа ер нь гоё нөө яг хаа туршлага жоохон дутсан. Гэтэ нэг радиод студ дээр ажилладаг болохоор юм тайзны хөтлөлтийг хийж жоохон бэрхшээлтэйсэн ч гэсэндээ ер нь тийм чадж байгаа гэж бодож байгаа. Миний хувьд бас нөгөө эфирт зарим тохиолдолд хөтлөжсэн туршлагатай. Тэгээ эфирт бол ингээд чихэн дээрээс нөгөө найруулагч юм уу те юу яахыг хэлждэг. Яг энэ тайзны урлагийн номерыг хөтлөлт бол шууд мэдрэмжээр ингээд зарлаа явдаг. Бас нэлээд тийм урлагийн мэдрэмж хөгжмийн хэмнэл ая шаардсан ажил байлаа. Гэтэ бид ямар ч чихний хөтлөлтүүд ажиглуулсан гэж найдаж байгаа. Тэрийг бол давцсан. Одоо л яг гоё хөтлөх хэрэгтэй. Одоо тэгээ сүүлийнх болохоор ингээд хамаг юм гаргаад гоё хөтлөөд арга хэмжээ маань өндөрлөж байгаа. Тэгээ ямар ч тач энэ том одоо боловсролын байгууллагынхаа түүхэн 45 жилийн бас нэг тодорхой хэмжээг нэг хэсэг нь болоод зурган дээр нь бичлэгэн дээр нэрийн мөнхөж байгаа гэдэг бол 5-10 жилийн дараа айгу гоё үйл явдал байх болов гэж найдаж штэ. За окей. За ингээд амжилт хоёр дахь дээр хоёулаа үзүүлээ. За ална хоёулаа. Окей. Тэгээд хөтлөгчөөс гадна бас сонирхолтой нөгөө редакторын ажил хийж байгаа болохоор энэ хөтлөх үгээ би бас бичсэн. Тэгээд ялангуяа энэ сургуулийн тухай эхний 16 мөртийг цоошин дээр бас бичсэн байгаа. Тэгээд би та нарт яг эхний 4 мөртийг нь хэлж өгье л дөө. Хүн төрөлхтний мэдлэгээс ундаалсан, хүмүүний сайхан дурсамжийг хайрлсан, хүсэл зорилгын уужиг болсон
Хүмүүлийн ухааны их сургууль гинэ. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт өдөрлгөөдөө. Сайн байцгаана уу? Эрхэм ухаан багш нараа. Сайн байцгаана уу? Эрдмийн далайн оюутнуудаа. Ёстол төгөл дээр гэхэд бэлэн бодож байна. Угтан сууж хаасан сэрнэ үү? За ямар ч тач хоёр дахь тоглолт маань үргэлжлэж байна. Тэгээд сая хамгийн ихэнд хамгийн алтны хэсгээ явлаа. Тэгээд тэр хэсгээ давцсан болохоор энэ үстэй санаа айгу амар байна. Одоо бол айгу гоё чөлөөтэй гоё пампарны дэргөө тим хэсгүүд явдаг. Тэгээд одоо хоолороо амжаагаад үлдсэн хэсгүүд дээр хамгийн сайнаар хөтлөөд тэгээд арга хэмжээгээ тусгандаа. Манай сонины редактор утгуулсан. Эхлэв. За сая тоглолт дуусаад одоо буцаа ажил дээр ирсэн байна. Тэгээд хүндэтгэлийн тоглолт бол маш гоё болсон. Редакц дээрээ ирсэн байна. Манай редакц яг одоо сонин дээр ажиллаж байгаа. Одоо хэдүүлээ орж яг сонины редакцтай танилцъя. Нүүж ирээд удаагүй байгаа болохоор ингээд зөндөө олон засварын ажилтай байгаа. Сая үүдэн арай харагдаж амжаагүй баха. Нагцагт орж Жугаан нэрмжид нийгмийн ажилтан утга зохиол нийгмийн ажилтны сургуулийн байр байсан. Би хамгийн ихэнд харуулах өрөө бол манай дизайнеруудын өрөө байгаа. Энэ талд болохоор манай видеографер зурагчин хоёр суугаад энэ ч болохоор манай хоёр сайн сууж байгаа. Тэгээ манай сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөр өөрөө бас нөгөө дижитал сэтгүүл зүй бас нэлээд ярьдаг болохоор ер нь ийм дизайнер тэгээд ийм дизайн сонирхдаг хүмүүс олон байгаа байж магадгүй гэж бодоод яг сониныг одоо анридуудын сонины ер нь коверууд их гоё болдог. Тэгээд коверын арт яг юу болдог вэ? Коверыг яаж хийдэг вэ гэдэг юм харах цаа. Тэгээд манай дизайнер Жактэд Амка хоёр бол хоёулаа яг сонины коверыг ээлжээс урчдаг. Тэгээд за энэ жишээлбэл болондоо хэдүүлээгээд Монголын нэг өдрийг харуулсан дугаар байсан. Тэгээд тэр дугаарын коверын арт ер нь иймэрхүү санаа иймэрхүү юм болсон байна. Зөвхөн бид давчхан тайлбарлах юм бол ингээд ямар ч тач хамгийн эхлээд үндсэн редакцаа сонныхаа санааг олцоход тэгээд тэрийг яаж нөгөө дизайнер болох уу гэдэг дээр ингээд бенчмарк хийж байгаа. Тэгээд иймэрхүү жанр. Тэгээд сонины ковер зураг дандаа оригинал арт зураг бид нар өөрсдөө зурдаг. Тэгээд хүмүүс бас ингээд хараад энэ гадны зураг болсон байна гэж бас боддог гэж магадгүй болохоор яг ингээд оригинал их файлуудыг харуулж байгаа шүү. За манай сонин болохоор 16 нүртэй яг үндсэн формат нь 16 нүртэй. Тэгэнгүүт ингээд сонины дугаар төлөвтөн дээр болохоор угаасаа аль нүрэн дээр ямар агуулга орох уу тодорхойлоод тэгээд тэр агуулга нь одоо бичигдээд редактор дээр хянагдсны дараа мэдээж дизайнер дээр ирээд яг эцсийн өрөлтөнд нэгддэг. Тэгээд одоо яг ийм сая таад cover харсан бол одоо яг доторх юм нөө текст зураг өрөлтийг харуулж явж байгаа. Тэгээд одоо шилбэл таад энэ сумыг харж байна уу? Энэ харагдаж байгаа юу? Энэ пүрэвд дорж гисэн сум яваад байгааз. Энэ хүн жишээлбэл манай редакцид занаас ажилладаг. Даалд редактораар сурдаг залуу байгаа. Тэгээд одоо цагийн зөрүүтэй ч гэсэн бид нар Монголд энэ чинь ингээд ажиллаж байхад нөхөр одоо тэр Италиас ороод ирсэн. Өөрийнхөө нийтлийн текстүүдийг нь давхар хянаад явж байгаа гэсэн. За одоо болохоор манай редакцийн өрөө буюу сэтгүүлч нар, бичээч нар ажилладаг өрөө орох гэж байна. Энэ хан байгаа сонинуудаа архивлаж үлдээ гэж бодож байгаад ийм арт шиг постэр шиг гардаг болохоор жаз чиг гэж дүгнээд шидэд тэгээд Harry Potter-ын нөгөө сургуулийн дүрмээ жазлаад үлгөөд байдаг сценээс санаа аваад сонингийн хан гаргасан байгаа. Редакцийнхныгаа бас хүмүүсийг нэг харуулахгүйгээр өчидөө хувь хүний эрхчлөлөг бодож байна. За энэ болохоор миний асуудаг хэсэг байгаа. Ер нь бол их тексттэй ажилладаг хүмүүс ингээд том дэлгэцтэй байх гэсэн амар яагаад гэвэл нүд чинь ер нь айгүй их өвддөг. Текстийг бол уншихтаа баг ингэж одоо томруулж байгаа уншдаг болохоор нүдэнд ер нь айгүй амар байдгийг. Энийг бас харуулах сонирхолтой. Энэ одоо яг ингээд дээрээ
зоочсон байгаа. Би таад гэрэл тусаад харлаа. Утга нь бол ер нь үгэнд хэл хязгаар гэж байхгүй, үгэнд тийм тор гэж байхгүй гэсэн санаатай. Ер нь олон улстай ингэж шувуугаар ч гэдэг юм уу эрхчлөө, үгний эрхчлөө, үзэл бодлоо эрхчлөө гэж эрхэлдэг. Тэгээ өргөстэй торон дээр сууж байгаа юм шувууны зураг байгаа. Энийг би жил гарны өмнө Швейцарын яг нэгдсэн үндэсний байгууллагын офисоос нь авчирч ирсэн. Тэгээ ягаад ч юм хийдэг ажилтай маань нэг ойролцоо болохоор тэгээд ингэж жастад тавьсан байгаа. Үгэнд хүрэхгүй газар гэж байхгүй, хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Их юм бичээрэй гэсэн даалд утгасан натай постэр. Би нэг сургуулийн хүрээнд влог хийж байгаа маань ажид уучлаарай. Оюутан амьдралж бас тэгээд. За ингээд миний оролцож байгаа хичээлийн дараа гэдэг энэ влог энэ хүрээд өндөрлж байна. Урьж оролцуулсан сургуулийнхандаа бас баярлалаа. Тэгээд одоо бид сонирхоо хэвлэлийг явуулах цаг болсон байгаа учраас влог энэ хүрээд өндөрлөө. Тэгээд шинэ сонины дугаараар уулзъя нэг өдөр надтай хамт өнгөрүүлсэн та бүхэнд баярлалаа. Авдахгүй уулзъя.